цэцгийн Шинжигдаа. Тулаа эхлэхэд бэлэн болсон. Энэ бол 9 дахь тулаан. 57 кг-ийн жинд MJ-L1 Fighting Championship 2014 онд авраг авч байсан. Отон жаргалын пүрэв түүний эсрэг шин чагтах тулдаа ийхүү эхэллээ. Одоо үзэгчдод одоо энэ хоёрыг маш сайн мэдж байгаа. 2015 онд 2-нд тулдаад шин чагтах нь хүнд цогцтой хожигдсон. Одоо пүрэв бол яг өөрийнхөө тэр бол кикбоксing тулаан байсан. Энэ удаад пүрэв өөрийнхөө одоо холимог тулааны дивжин дээр дагаа нэх болцсон байсан. Энэ дээр хоёр тулаанч ширүүн тулааныг үзүүлэн дээ. За шинж хатхын зүүн гарын цогцолтод маш хүчтэй. Зүүн баруун гүйл ер нь савна. За пүрэвийн хувьд бол одоо бас зүүн баруун савлцсан хамгийн гол нь хэвтэй барилдаанд бас пүрэв бол бас гаруудаа MMA клубээр хичээлж маш их дадлаг туршлагатай. За Ширэн Бэйлийн клубээс одоо шинэ гарч иж байгаа өсөх ирээдүйтэй дараачийн одоо Монголын шилдэг тулаач шинж хатхын хувьд зүүн гараас эндээс бол маш хүчтэй савдаг. Баруун гараар хуурж байгаа зүүнээс авчдаг. За баруун савндаа ингээд хоёр талаар үргэлжлүүлж явж байгаа. За бүр бол урд нь бас нэг удаа цохиулж унжсэн учраас болгоомжлох хэрэгтэй. За шинж хатхын хувьд хүнд гартаа да. За гар нь хочин одоо бүр яг хүнд гар гэж. Хүнд гарт гэж хочтой. Лантун гарт гэж тийм. За шинж хатхын хувьд анх 15 настайдаа Ширэн Бэйлийн клубд илсэн орж байсан. Улмаар ингээ боксинг спортоор хичээллээд явж байна. За бүр барилдахтай байсан. За шинж хатхыг бас чөлөөт бүх суурьтай учраас бас гаралтай бас унаад байдгүй. За энэ гарын цогцолт маш хүнч үдэ шинж хатхыг их хурдтай цохин бүр бол бүр хамаагүй цогцолтууд одоо тэгээ дөрөөн дээр шинж хатхын гар хүнд. За бүр хариу цогцолт хийж байна. Жижиг байдаг учраас хэн ч энийг унгах болцоотой. За шинж хатхын зүүн гар байнда тусууж бас хүнийг унгаадаг да. За гидсэн их гой зовлоо. За бүр одоо Дүүри Аничи багшийн удирдлагаар бас тактика бэлдэж ирсэн байх учраас. За энэ гаранд орогдоод байвал утахгүй унаа шүү дээ. Маш хүнд гартай учраас жижиг байлгаар бол зүгээр секундын дотор цогт аваад унаа. За бүр яг цогтын зайд нь байна да. Эндээс гараа явчих хэрэгтэй. За тэр хаад орсон. За шинж хатхын хувьд бол цогтыг маш хүчтэй өгч байна. За тэр шинж хатхын баруун гар дар цогсон амжилтгүй боллоо. За тэр зүүн гар хүчтэй цогт орсон. За энэ нэг цогт хүчтэй авсан бол одоо гаргахад хэцүү. Ялангуяа хурдтай хүчтэй цогтөг төсөлттэй хүн дээр пүрэвийн хувьд бол сая хүчтэй цогтолд орсон. Одоо манарт гараагүй явж байна. За эндээс одоо баруун гарын хүчтэй саваа ирэхгүй дээ. Зүүнээр саваад баруун дагуулаас авчвал эвгүй шүү дээ. За одоо энэ талаас зүүн гарын хүчтэй саваа ирнэ. Хадаас явж байгаа. За бүр бол одоо урд нэг удаа унжсэн. Эндээс тактика маш зүг боловсруулад хэвтээлүү шилжүүлэх юм уу? Хариу цогт одоо саваад ороод ирсэн хариу цогт өгөх юм бол боломж байгаа. Зүгээр ингээд ухраад яг занд нь ороод байвал бас хэцүү байна. За тэгээд сайхан дулж байна да хоёр тамирчин. За тэр баруун гарын цогт
Амнагчтай бол одоо шинэ жагтлын 100 гаруй жагт амнагчтай болсон. Яг цогцолтын зайд л байгаад байна да. Жижиг байдаг шүү дээ. Хамаагүй ингэ зүрх юм бол тэгээд унгаа шүү дээ. Энэ шүү дээ. Шинэ жагтлууд хэвтэй барилдааны хамгаалалт сайн байна. Одоо нүүрний ураас сайн хамгаалах байсан гэдэг алдчихлаа. Энэ нь өгсөн юм байна. За бүргийн үед нэг үеийн төгсгөл дээр нэг унгаагаад авлаа. За фул маунт одоо. За ингэж дээрээ гараад болохгүй да. За нэг тодаан дуусах нэг 35 секунд дууссан. Эхний үеийн өндөрлөхөд. За ер нь бол тактик бол бас их зүв байна. Хэвтэлүү шилжүүлчих юм бол бүр давангаал үүсэх боломжтой. Жүжигцүгийн техникийг ашиглаад. За 30 секунд үлдсэн энэ дээр ажиллах хэрэгтэй да бүр бас хэцүү байгаа да шинэ жагтаг залуу гарч ирж байгаа тамирчин чинь. За гидсэнд 5 секунд. За эхний үе ингээд өндөрлж байна. Сая үеийн төгсгөлд нэг бүрэн унгаасныг стооц бол одоо шинэ жагтагын угсраа хүн тавтаад амжилттай бол. за ингээд 2 дугаар үе. Их үе эхэлж байна. За хоёр тамирчин ер нь хөл их баг ашиглаж байна. Тий, ер нь дандаа гарын цогцолтол явуулаа. Хөлийн өшгөлт бас дундуур нь явж л байх хэвээр. За бүрийн үед давхар хамаад унгаах гэдэг. Хоёр удаа салгах хэрэгтэй юм дээр. За яг энэ тактикээр явах юм бол бүрүүдээр хожих магадлал байгаа да. За хажуугийн байр руу шилжсэн. За торноос уурж авахгүй. За торноос уурч усах гээд байна. Торон дээрээс түлхээд босч болно зүгээр. Ингээ унаад авах юм бол одоо бүрүүд одоо маш их том давмгаал одоо ирж байна. За бүрүүд одоо яахгүй байрдаа ахиулж байгаа өөрийнхөө чаддаг зүйлийг бол хийх хэрэгтэй. За бүрүүд бол одоо гарын 300 болтны барьцуул байна. За энийг бол ашиглаад явж чадах юм бол болтыг болцоотой. За торон шахагдсан байгаа учраас одоо эндээс шинэ жагтагууд ажиллах болцоо бага байна. Тэр хөлийг За болт очив.